гэсэн машиныг орой гараа гэсэн. За юу гэж юм надад хин нэг уншаад өгдөгчнөө. Альва зүйлийн чанартай хин гэдэг нь амарч тохиолдолд хамгийн сайн хийхийг хэлнэ. Тийм. Альва зүйлийг чанартай хийн гэдгийг ямар ч тохиолдолд хамгийн сайнараа хийхийг л юу байна гэж хэлсэн гэж тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хичээлдээ хамгийн сайнараа яах юм бэ? Идэвхтэй оролцох гэсэн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ ийм оролцох юм харсан учраас энэ оролцохыг хамгийн сайнараа хичээлдээ оролцох гэсэн үг шүү. За яа. За тэгвэл өнөөдөр бид нар хичээл дээрээ хүн орчуулгын хичээлээс гадна математик, дүрслэг, урлаг, монгол хэлний хичээлээр эзэмсэн чадруудаа бас ашиглаад хичээлээ. Улам үнцгийн рүү ч гэсэн анги хичээлдээ оролцсноо. За, өнөө бид ямар сэдв үзсэн бэлээ? Гэрэл ба судал. Тэгвэл өнөөдөр бид гэрэл ба судал. Дараа юу үзэх юм бэ? Гэрэл ба судал. Ийм сэдвүүдийг дараа өгөхөөр судлах юм байна. За, өнөөдрийн хичээлийн сэдв сар өдрөөр төвчээр явах шиг. Алгийн утгаар юу амжсан байгаа. За, бид юм билээ? 3 сарын 31. За, өнөөдрийн хичээлийн сэдв Сэдвэж гэрэлтэй ба сүүдэртэй газрын ялгааг судлая. Гэрэлтэй ба сүүдэртэй газрын ялгааг судалцгаая. Өнөөдрийн хичээлийн зорилго нь болохоор гэрэлтэй ба сүүдэртэй газрын ялгааг мэдхийн тулд бүгдээрээ термометрийн халуун дулааны хэмжээ заалтыг зөв уншиж сурнаа. За өнөөдрийнхөө тэр хичээл юугаа явуулах нь таамаглал дэвшүүлнэ, туршилтын таамаглалаа батлна, бас дүгнэлт гаргах нэ. Хичээл үзүүлье. За энэ чиглэл рүү анхаарлаа хандуулаарай. Зургийн хотоор бүрэн бэлчээр орчим атаа хамаа үсгийн уул тохиолдолд хараа ерөө голын хүнээр хасах 17-аас хасах 25 градус, орийн бүс хэдийн өмнөд хэсэг болон хасахтай энгэр эвэр газраа хасах 5-аас хасах 9 градус, усад нутгаар хасах 8-аас хасах 17 градус хөдөө хонжээ. За юу вэ? Цагаагаар мэдээ. Цагаагаар Мэдээ. цагаагаар мэдээгээр юу хэлэх вэ сая? Цагаагаар. Энэ одоо байгаа ингээд орчны халуун дулааны. Халуун дулаан. За тэгвэл энэ халуун дулаан шөнөдөө 8 градусын хүйтэн байна. Өдөртөө хэдэн градусын дулаан байна гэж хэлж байна тийм үү? За тэгвэл энийг яаж мэдээд хэлээд байгаа бол Термометр гэдэг агаарын нөгөө температур мэддэг багцаа мэдж байгаа. тэргээр хэмжээд үү? Сайн байна. Тэгвэл термометр гэдэг багцаа хэлдэг. Та бүхэн термометр гэж мэддэг юм тий? За тэгвэл багш таны уртал дээр маш олон термометр тавьсан байгаа. За эхний цагаан термометр нь ямар термометр вэ? Энэ одоо халуун дулааны агаарын температурын халуун дулааныг хэмждэг термометр байна. За тэгвэл энэ юу хэмждэг термометр вэ? За энэ юу хэмждэг термометр вэ? Ямар халууныг хэмждэг? Хүний бие халууныг хэмждэг термометр байна. За энэ бас хүний бие халууныг хэмждэг термометр байгаа. Ингээ холын зайнаас ингээ хүний халууныг хэмждэг. За энд нэг бас термометр байгаа. Энэ термометр бол усны халуун хүтнийг хэмждэг термометр байгаа. Халуун ус руу ингээ хийчих юм бол хэдэн градусын халуун бай, хэдэн градусын хүйтэн байгааг яах юм бэ? Хэмждэг. За тэгвэл термометрууд маань маш олон төрлөөр яа гэм бэ? Байр байх нэ. За тэгвэл бүгдээрээ маш олон төрлийн термометр байдаг бид нар. За термометр байгаа. За уншаар нэг асны утас дасгал нэг ажиллаараа юу гэж Аль халуун хүйтэн байгаа. Ямар яаж гэж
гэж бодоорой. Наад урдаа цаар тэрмометр за хийдээ бүтээр очсон. Хэдэн градус вэ? 21. А? 21. 21 байна. 21 байна уу? Хараа танах юу? Цаан термометр. 21 байна. За, ангийн 21 ямар юм бэ? Тийм ээ 21. Ангийн температур 21 градусын хэмтэй байна. Тийм үү? За, тэгвэл одоо бүгдээрээ энэ өдрийн халуунтайгаа туршилт яваа. За, тэгвэл багш термометрийг хэмжихтэй. За, заавал ууштай анхаарах ёстой зүйлийг хийе. За, бүгдээрээ та нар ашигын утсан дээр байгаа шүү. За, ихтэй энэ уушаараа. Бүгдээ. Заалтыг ууштай анхаарах ёстой зүйл байна. Ихэд зөв барьж чадах ёстой. Термометрийг яах юм бэ? Зөв барьж унших ёстой. За, зөв барьж унших ёстой. За, наашаараа энэ термометрийг хараарах ёстой. За, энэ барихтаа энэ голын улаан зураас дээр гараа хүргэж болохгүй. Яагаад хүргэж болохгүй вэ? Яагаад хүргэж болохгүй вэ? Тэгвэл халуун дулааныг хэмнэх худлаа. Оо, худлаа гарна. Яагаад энэ дээр хүний дулаан яах юм? Гарч учраас энэ дээр хүрэх ёстой юу? Үгүй. Холын зайнаас ингэж байр зүцэх ёстой байна термометр. Энд дээр гараа хүргэж болох нь уу? Болохгүй гэж. За, хоёрт нь явж байна. Энэ болцоонаас нь юу энэ удаас холын болцоонаас нь байр болохгүй. За, гуравт нь явж байна. Термометрээр оо, термометрээр галын бүсэн дээр байгаа хэдэн хэмээн халууныг тавьж хэмжих учраас тэргээрээ галаа хүрч болох нь уу? Болохгүй. За, бас яаж болохгүй гэж байна? Унгаж болохгүй гэж. За, яаж гэж юм бас? Оо, заалтыг ууштай термометрийнхаа яг X урдаас өөрөөхөө яг нүүрний хэмжээтэй яах юм бэ? Барьжиж ууших ёстой байх нь шүү дээ. За, бүр ингээд доор барьжиж ууших болох нь уу? Ингээд тэгвэл зөв харах чадах нь уу? Харахгүй. Бүр дээр ингэчүүл яах юм бас? Бас бодлоо харагдчих тийм үү? Нөгөө 20 заалт ч бүр дээш юм шиг. Тэгэхээр термометрийн заалтыг яг нүүрнийхээ урдаас X яах нь уу? Барьж яах юм бэ? Ингээд барьж харж ууших ёстой байх нэ. Заавал. За, ингээд термометрийнхаа заавалтаа тавьчихлаа. За, одоо бүгд бүгдээр өөрөдөө туршилт явуулъя сонирхолтой. За, туршилт нэг уншаарай. За, харин юу нэг байгаа шүү. За, цаасан дээр хараа багш та. Туршилт нэг. За, ямар туршилт вэ? Тийм. За, туршилт нэг. За, ингэсэн. Нэг хоёр термометр авсан тийм ээ? За, хоёр термометраар нэг термометрыг сүүдэр газар байрлуулдаг гэсэн. За, багшны термометрыг аваад энэ талд ингээд сүүдэртэй газар тавилаа. За, нөгөө термометрыг нь аваад ангид одоо яг байгалийн наад тусч байгаа газар байгаа юу? Байхгүй учраас багш нарыг энэ юугаар оруулах? Чийдингээр. За, тэгээд энийг бүгдээр ажилтгий. Энийг сүүдэртэй газар тавиад нөгөө дотор наад тусах гэсэн. За яа. За, энэ дээр наад тусахчлаа. За, тэгвэл тусгаад ингээд тавина. За, тэгвэл одоо бүгдээрээ таамаглал ишүүлээ. Энэ ороо. За, тэгвэл энэ хоёр термометр нэг нь нагтай газар, нэг нь сүүдэртэй газар тавьсан тийм үү? Энэ хоёрын заалт адматын дараа энэ хоёрын заалт ижил байх болов өөр байх болов. Тэгвэл та нар урдлынхаа дээр таамаглал ишүүлгээд байгаа бүсдэгтийн урдталтаараа энэ бүсдэг дээр ижил гэж бодож байгаа. Ижил гэдгээ бодно өөр гэж бодож байгаа бол өөрийнхөө бодчих урдлын хэсгийг. Альсто. Урдлын бүсдэгтийнхаа нөгөө таамаглал ишүүлэх гэдэг байгаа шүү дээ. Бүсдэгтийнхаа урдталт нь ижил байна гэж багшны энэ дээр заавал тийм бид нар туршилтаа хийж үзсэн дараа ижилээс өөр өсгөх яаж гэдэг. Одоо та нар юу гэж бодож байгаа юм? Өөр байж бодож байгаа энгийн урдлын бод. Ижил байна. Энэ хоёр ямар ч ялгаа байхгүй гэж бодож байгаа. Энгийн бодно гэсэн. За, буцтаараа. За, дараа бидээ авч явахын дараа уушин цагаа авцгаа. Туршилтын үр дүн ямар байх вэ харъя. За, эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэдгийг бас бүгдээрээ харцгаая.
21 градусыг заасан температурыг багш нь хар тогтоол хийлээ. За нөгөөдгийг ямар тогтоол хийсэн бэлээ? Цагаан тогтоол хийе. За тэгээ хоёрын дээр нагтай газар тавих хэрэгтэй. За цагаан атмад дараа ямар үрдүн гарсныг нь харъя тийм ээ. За тэгвэл бас энэ дээр төсөлд явуулж байгаа өсөлт хэдүүлээ бас тааруулж үзье. Энэ хоёрын дээр наад тусаж байгаа юм чинь энэ хоёрын заах ижил байх болов өөр байх болов ижил хаад нөлөө ижил байх болов өөр байх болов юу гэж юм. За тэгвэл та нар таамаг хэвшүүлэх гэдэг уртын бүлэг дээр бичээр явуулъя. Таамаг хэвшүүлэх гэдэг дээр бичээрэй. Өөр байх гэж болж байгаа өөр өөргөө бод ижил байх гэж болж байгаа бүсгийнхаа уртлахаа ижил байх гэж бодчих. Хамаа огч мэдэрдэг буруу зүйл. За дараа хэдүүлээ туршилтынхаа үр дүнгийг хэлээ. За та нар таамагтай хэвшүүлж байгаа юм шиг байна. За таамагтай хэвшүүлээ туршилтын үр дүн нь ямар харах болоо гэдгийг та бүгдээрээ дараа ярилцах учраас за хоёр шатруу. За бид нар туршилтаа явуулсан. За энэ хооронд хэдийгээр туршилтаа явуулсан хооронд за та нар юу гэж энэ дээр хариулт хийсэн бэ? Жижиг байна гэж хэлсэн үү? Өөр хэлсэн үү? За энэ дээр өөр байна гэсэн тийм ээ. За энэ дээр юу гэж явуулсан? Харин ижил байна гэж үзэж байна тийм ээ. За ижилхэн байж магадгүй. За бүгдээрээ таамаглаад хэлсэн. За энэ хооронд багш нь хэдүүдээ нэг эрүүл мэндийн бичлэг үзье. Сайн байцгаана уу? Өнөөдөр доктор Брон та бүхэндээ хүүхдийн халууралт гэж юу болох талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ. Халууралт гэдэг нь хэв шинжтэй үйл явц бөгөөд пирогийн бодисын нөлөөгөөр дулааны зохицуулгын төв өөрчлөгдөн биеийн температур хэсгийг хэлнэ. Хэвийн үед хүний биеийн дулаан аманд 37.2-оос 37.7 градус, сууганд 36.4-оос 37.2 градус, чулуун гидсэнд 36.6-оос 37.9 градус. Эхний температурт 37-оос 37.5 градус байдаг байна. Халууралтын шалтгааныг доктор нь халдварын болон халдварын бус гэж ангилна. Хүүхдийн биеийн халуун 37.5-аас дээш хэмжээ байвал хүчний шинж байж болдог. Халуунтай байгаа хүүхэд дэлгэрэх шинж тэмдэг. Бие муу байна гэж зөвөрлөг, цонхоор харагдах ба дарах чихүүцэх шинж илэрхэг. Нүүр нь улайж бие туханд халуун болсон байна. Хүүхдийн халууныг хэрхэн үзэх вэ? Хамгийн түрүүнд хүүхдийн дух халуун байгаа эсхийг хацраа нааж үзэх хэрэгтэй. Дугойг нь гараараа барьж үзсний хэрэггүй. Яагаад гэвэл таны гар хүйтэн байвал хүүхдийн дух халуун санагддаг. Дижитал халуун хэмжигч буюу термометр ашиглаж халууны үз, мөн халуун хэмжигч тууцыг ашиглах хэрэгтэй. Хүүхдийн тухайн дээр 15 секунд орчим байлгах ба тод өнгөтэй зураас хүүхдийн халууныг нь завдаг. Халууныг буруулах. Хүүхдийг сайтар амрааж сайн шингээ өгөх хэрэгтэй. Халуун буух үед хүүхэд маш их хөлөрдөг. Энэ үед шингэн дутагдлаас сэргийлж их хэмжээний шингээг өгөх хэрэгтэй. Хүүхдийн халуун 38 хэмээс дээш бол халуун бууруулах бэлтгэлийг энгийн заавраар хүүхдийн нас зэндэнд харуулж тунгаар өгөх. Хүүхдийн байдлыг байнга хянаж байх шаардлагатай. Дараах тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүүхдийн халуун улам нэмэгдэж байвал 3 сараас доош сартай хүүхдийн биеийн хэм нь 38 ба түүнээс дээш байх үед 3-аас 6 сартай хүүхдийн биеийн хэм нь 49 хэм түүнээс дээш байх үед 24 цагийн турш халуунтай байгаа бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эрүүл хүсэл, эрүүл мэндийн боловсролыг хүсэл. За эндээс юу үзв? Бүгд асууж байна. Бүгд халаалах байсан. За яадаг гэж юм? Бүгдийг хэрхэн асууж байхад яадаг гэж яадаг? За тэгвэл хүний би халуунтай байна гэдгийг яаж мэддэг гэж юм? Халуун термометроор хэмждэг гэж. За термометрийг яаж хэмждэг гэж юм? Тоонд нь хийдэг өө
За 20 тогтолцоо тавд нэг тэмдэгчээ бүгдээрээ. За эхний фотос юунаас цаад үлээ. Яг 30 30 яг 30 газ юм. За хэд болсон бэ? 30 градус. За хар утга хэд байсан бэ? 30 градусын фантас. За одоо цагаан нь хэд болсон бэ? Харъя. За цагаан хэд? Энд 28. За 28. За 28 градус. За энэ хэд цагаан нь? 28 хэвийн. За туршилтуудаа биччихлээ. За энэ хаа зураг болъё. Бас зураг болчих. 30-аас асхан 28 тэнцэг гэдэг. 2 хэвийн зураг гарчлаа. За. За одоо энэсээ дүүл харах. За тэгвэл одоо эндээс хараад бүгд эндээс Марта газар хийдсэн мэт. 38. Хүүтэр газар 21 хэвэн. Тэгвэл эндээс юу гэж дүгнэж хэлмээр вэ? Марта газар илүү дулаан байт юм байна. Сүүдэр газар илүү хүүтэр сэрүү байт юм байна гэж бодож байна тий. За тэгвэл бүгдээрээ эндээс дүгнэлтээ бичиж. Юу гэж дүгнэлт бичиж болох вэ гэхээр яг сайн дүгнэлтээ бичиж. За чи Марта газар агаарын хэв ямар байт юм бэ? Дулаан. Сүүдэр газар агаарын хэв сэрүү байдаг байх нэ. За туршилтын урд гэдгээр энийг бичиж шүү дээ. За. За хоёр дахь туршилтынхаа үр дүнгээ хэмнээд авъя. За энэ цагаан утганд ямар байсан? 28. 28-аас хараа 30 хэм байсан. За тэгвэл эндээс ямар дүгэл гэж болохоор байна? Эндээс харуултаа хэсэгтээ агаарын хэм дулаан илүү яваа мэ? Дулаан байна. Цагаан утганд хэсэгтээ агаарын хэм арай бага бай тийм үү? За тэгвэл юу гэж дүгэл гэж болох вэ? Тэгэхээр эндээс цагаан утгыг дүгэл нь юу вэ? Цагаан утг яг юм бэ? Нарны гэрлийг ойлгодог. Харуу нарны гэрлийг шингээдэг учраас яасан бэ? Температур нь яасан бэ сайн? Өссөн байх юм шүү дээ. За хоёр дүгнэлтээ бичээд авчих. Туршилтынхаа хоёр дүгнэлт гэсэн байна. Бичээд авчаар байна шүү дээ. Хоёр туршилтынхаа дүгнэлтээ бичээрэй. За тэгвэл бид нэр энэ за нэг бичээд авчих. Сэржөө. Тэгвэл цагаан өнгө нарны гэрлийг ойлгодог. Харуу нарны гэрлийг яг юм бэ? Илүү шингээдэг учраас температур маань яасан юм бэ? Өссөн байх нэ. За. Сайн бидний таамаглал энэ дээрээс ямар вэ? Энд дээр өөр байсан уу? Өөр байсан. Байсан. Тэгвэл бид нар энэ дээр зөв таамаглаж юу? Зөв таамагласан байна. За туршилт хоёроо харъя. Энд дээр ижил байсан уу? Тэгэхээр бид нар ижил байна гэсэн бидний таамаглал ямар вэ? Бороо байсан биш үү? Тэгвэл энэ дээр ямар яг бичгээр байсан бэ? Өөр гэдгийг дуусах. За энэ дээр зөв болгож аваарай гэж энэ дээр зөв энэ дээр ингэ зөв болгоод авчаа. Таамаглалаа. За эндээс багш нь юу гэж хэлж байна вэ гэхээр сүүдэр газар сэрүүх. Сүүдэр газар бид нар зогсоод ямар байдаг вэ? Сэрүүх дагсаар бас даа гэх тийм үү? Халуун нахта газар зогсоор яадаг вэ? Халууцдаг. За эндээс бид нар ямар дүгнэлт бас гэж болох вэ гэхээр зуны өдрөд халуун байдаг тийм үү? Зуны өдрөд хүмүүс яагаад ийм цагаан өнгө зүйлстэй бол халуун болохоор яадаг лээ? Нарны гэрлээс яа тийм бэ? Нарны гэрлээс хамгаач ойлгож цагаан өнгө хүчиг өмсдөг сонгож идэв өмсдөг юм шиг цагаан өнгө. Өвлийн үйлрэлт ямар өмсдөг юм бэ? Хар багаан өнгө хүчиг өмсдөг нарны гэрлээ яа тийм бэ? Шингээж өөртөө дулааныг авахын тулд өвлийн үйлрэлт хар багаан өнгө хүчиг өмсөж хүмүүс их юм өмсдөг байна шүү дээ.
даахгүй бол тэ өвд бүт учраас бараа үг гэсэн үг. Зунад дулаан учраас цагаан намын гэрлээс одоо их халуунаасаа өөрийгөө сэргийлэх тул бүгд дээрээ өөрийгөө шалгаараа гэж ажлын утсан дээр байгаа. Дасгал нэгийг хий. За. Дасгал нэгийг хийгээрэй. За яа. Оо. Бас хараа хавш. Саран тавь ийтэй хүлээ зурсан уу? Зүг. Бас харамтаа нөгөөтрийг нь 10. За өнөөдөр тэгвэл бид нэр өнөөдрийн хичээлээр бид нэр юу сурч мэдвэ? Өнөөдөр бид нар хэрхэн яаж термометрийг зөв ашиглахыг сурсан. Тэгээд бас дээрэс нь нарны гэрэл өөртөө нарны гэрэл хар нарны гэрэлийг өөртөө шингээд өгдөг гэсэн үг. Сайн байна. За өөр хэн юу мэдж яав? Баярлалаа. Өөр хэн юу мэдж яав? Хэн гэх вэ? За чи. За. Юу мэдж яав? Бас хэвлий ойлгодог бас шингээдэг гэдгийг яасан. Мэддэж яасан. За тэгвэл багш өнөөдөр би юу сурч чадваа гэж хэлсэн байгаа зү. За тэн дээр өөрөө сурч бичсэн юугаа нэг өгүүлбэрээр бичээд. За тэгвэл өнөөдрийн хичээл та нар хэр ойлгоо? За тэгвэл өнөөдрийн хичээл та нар хэр ойлгоо? Ихээр ураагаар нь заяа. Дуу зэрэг ойлгосон бол ихээр ураагаа ингэн. Бүр ойлгоогүй бол ихээр ураагаад багш. За энэ гар хөрхөр ихээр ураагаар өгдөг. Харин өнөөдрийн хичээл ихээр ойлгосон. За эцнэгтийг гэртээ яах вэ? Хийж. За өнөөдрийн хичээлийг ойлгосон. За бас бүр сайн ойлгож амжаагүй хүмүүс байвал багш нэг ажлын утасны нааталт ийм QR код бичсэн байгаа. Энэ QR кодыг уншуулаад илүү сайхан мэдээллүүдийг олж авч болно шүү. Хилээ хичээлийг бас нэмэгдүүлэх боломжтой хилээ хичээлийн QR кодыг тавьсан байна.